Оросын албаны улсын ерөнхийлөгч Путинтэй холбоотой мэдээлэл цацагдж байгаа. За түүнийг бункерт хорогдож байж болцсохгүй гэсэн мэдээллийг өрөндийн хэвлэл мэдээллүүд мэдээлж эхэлсэн. За үүнтэй холбогдуулан Кремлээс нэгэн бичлэгийг цацсан байна. Оросын албаны улсын ерөнхийлөгчийг хэдэн 7 хоногийн туршид бункерт хорогдож нуугдж байгаа талаар Европын тайланг штатын инхүү мэдгдсэн. За харин ширээ нийтлэгдсэн Кремлийн бичлэгт Владимир Путин Москва хотноо машин жолоодож байгаа. За мөн зочид дуудлын үүдийн танхимд багштайгаа уулзаж байгаа тухай мэдээлэл цацагдсан байна. Энэ мэдээлэл нь Путин ерөнхийлөгч дэлхийн 2 дугаар дайнд нацист Германыг ялсан ялалтын баяраар 5 дугаар сарын 9-нд Улаан талбайд жил бүр гарч ирэхийн өмнөхөн цацагдсан мэдээлэл юм. Цацагдсан мэдээллүүд Путин эргэн тойрныхоо аюулгүй байдлыг эрс чангатгсан, амь насанд нь халдах юм уу? Эсвэл төрийн эргэлт хийхээс болгоомжилж газар доорх бункерээс Украинд явуулж байгаа дайн байлдааныхаа үйл ажиллагааг удирдах байж болцшгүй гэсэн мэдээлэл цацагдсан. Оросын албаны улсын албаныхан энэ мэдээллийг харин үгүйсгэсэн байна. За утгагүй зүйл гэж хэлээд даваа гарагийн орой цацагдсан бичлэгийг олон нийтэд хүргэсэн. Энэхүү бичлэгт Путин өөрийн ард түмнээсээ улам бүр холбоо тасарч байгаа гэсэн буруутгалыг няцаах зорилготойгоор бичсэн. За бичлэгт бол Путин ерөнхийлөгч 50 төрхтэй байдлаар гарч ирсэн. За тэрээр харуул хамгааллынхаа ажилтны хавьд Оросын албаны улсын Москва хотын төвд байрлах зочид буудлыг чиглэн Оросд үйлдвэрсэн джип машиныг жолоодож байгааг харуулсан. Дараа нь тэрээр өөрийнхөө сурч байсан сургуулийн багш нартайгаа уулзгаар цэцгийн том баглаа барин зочид дуудлын үүдний танхим руу орж байгааг харуулсан. Багш Вера Гуревич нь Путинийг газар дээр нь дахин үнсэж чихэнд нь ямар нэгэн зүйл шивгэнж байгаа нь бичлэг дээр харагдан. За Путиний хувьд 1960 онд тухайн үедээ Ленинград хотын сургуульд илсэн орсон. За ингээд гэр бүлийнхэнтэйгээ зочид буудлын үүдний танхимд орж исэн нэгэн хүнтэй цаг агарын мэдээллийг ярилцаж байгаа нь харагдан. За мөн үүний дараад Путин багшигаа машинд суулган Кремльд оройн хоолнд хүргэж өгч байгаа байдлаар харагдан. За Путин Гуревичийг жил бүр болдог улаан талбайн жагсаалд урж дараа нь Москвад хэдэн өдөр соёлын хөтөлбөр үзэхээр урьсан тухай Кремлийн хэвлэлийн мэдээлэл дурдсан байна. Путин ерөнхийлөгчийн хувьд 1999 оноос хойш Оросын албаны улсыг тасралтгүй удирдах байгаа. За түүний хувьд сүүлийн үед рейтинг нь буурч байгаа гэсэн мэдээлэл цацагдж байгаа. Гэхдээ тус улсын судалгааны байгууллагуудын мэдээснээр рейтинг нь хэдийгээр буурч байгаа ч гэсэн өндөр хэвээр байна гэсэн ийм мэдээллийг өгч байна. За түүний одоогийн бүрэн эрхийн хугацаа нь 2030 онд дуусгаар төлөвлөгдөж байна. За Оросын албаны улсын парламентын доод танхим болох төрийн думын сонгуул 9-р сард болно. За үүнээс өмнө удирдагчийн мэдээлэлтэй холбогдуулан олон нийтэд энэхүү мэдээллийг үзүүлж байгаа юм. За тэрээр бол сүүлийн үед интернетийг хязгаарлах засгийн газрын бодлогыг олон нийт ихээхэн шүүмжилж байгаа. За энэ нь бол түүний нэр хүндэд нөлөөлж болзошгүй. За мөн энэ жилийн хувьд эдийн засгийн өсөлтийн уртсан тамгаа бууруулах магадaltaй харагдаж байгаа. За хэдийгээр Путин ерөнхийлөгчийн хувьд нэр төр нь өндөр байгаа ч гэсэн ийхүү эдийн засгийн холбоотой асуудлаас ард иргэдийн дундах дэмжлэг нь буурч болзошгүй байгаа. За мөн түүний хувьд бол Бэмб гарагт мэдээлэл хийсэн. За ингэхдээ Оросын албаны улсын Украинд явуулж байгаа дайн байлдааны үйл ажиллагаа тун утгагүй дуусна гэж итгэж байгаагаа хэлсэн. За тэрээр энэ үгийг Москвад олон жилийн хугацаанд хамгийн бага цар хүрээнд зохион байгуулсан Ялтын баярын жагсаал дээр Украинд ялалт байгуулна гэсэн мэдээллийг хэлсэнийхэн дараа хэлсэн юм а.